2-р дэвтэр Эдрид цагийн бичээс 1-р бүлэг Данзангийн харуулсал. (1924 оны намрын халуун тэр орой гинт баривчлагдан шоронд төвжигдсэн жанжин данзан толгойгон атхан элдвийг эргэцүүлэн суув. Намын их хурал хуралдахын өмнө төрийн хутгуур элбэгдорж Ринчиното хийсэн их тэмцэл үр дүнд хүрч чадаагүйд бухимдал төрнө. Нөгөө тээгүр одоо баригдаж, хувь заяа нь бараг шийдэгдэж буйд гаслан бачимдна. Бодоо чагдаржав нараас эхлээд журмын нөхдийг маань эргэлзэлгүй буудсан новчнууд намаагч юу гэж өршөхөвдэ. Анх хэргийг сэдэн гаргасан амд нөхөд тасархаа эрхний хэлхээ шиг цөөрсөөр дуусхандэ гэж бодсон данзан дэмэл бухимдан босч хоригдсон өрөөнд дотуураа наас цааш алхав. Тусгаар тогтнолоо сэргээ мандуулах их үйлс хягтын 3 улсын гэрээгээр саарч Монгол орон автономт улс болох үеэс эхлэн энэ хэргийг анхлан сэтсэн ихэс ноёд нэг нэгээр учир битүүлгээр нас барж уйг хүрээний сангийн яамны түшмэл данзан ажиж олон жигжиг яриаг сонссоор байсан юм. Уралгүй 1918 оны намар Хятад цэргийн хороо хүрээнд орж ирснээс хойш автономтыг устгах хувилдаан хийгдэж буй тухай яриа хүчээр авч эхлэмэгц зарим дотны нөхөдтэйгэн сэтгэл санаагаа хуваалцсан эрхчлөө тусгаар тогтнолынхын төлөө тэмцэлд зориг шулуутсан билээ. Догсон дэндв дугуржив Сүхбаатар нартай нийснээс хойш хүрээнийхэн гэсэн нэртэй болсон нууц бүлгмийнхэн санаа нэгтнээ идэвхтэй хайж удалгүй бодоо тэргүүтэй консулын динжийн бүлгийнхэнтэй танилцж улс орноос сэргээ мандуулах их хэргийг эхэлсэн цаг саяхан. Ноёд лам нар хоорондоо хагаралдаж гадны харгисуудын золиос болж олон сайхан сурвалжит ноёдын алтан амийг бүрлэглээ гэж бид өөрсдөө шаналн ярьж явсан цаг саяхан та. Гэтэл нэг мэдхэд би ч ирэх тушаалын төлөө үхэлдэн тэмцэлдэж бусадтайгаан ард салдаж бас л гадны хүчний золиос болоод сууж байдаг. Ингээд би чинь өөрийнхөө төлөө явсан болж таарав. Бодоотой тэмцэлдэж явахдаа өөрөө ингэж дуусна гэж юу гэж бодох вэ? Гэж харуулсан бодсон данзан дэмийн нудраг зангидан бухимдав. Би ч өөрөө шүүмжилж суусан лам ноёдоос ялгах хааргүй байдалд оржээ. Эрх мэдл албан тушаалдаа хөөрцөглөн эргэн тойронд гадны гар хөл болгосод юу хийж яаж байгааг мэдэхгүй мэдсэн ч мдээгүй царайлж явсан цаг саяхан. Бодоо чагдарж ав нарыг буудан хорооход бусдын хатгаас нь дорж тэдний буруу шаан зэмлэж явсан. Сүхбаатар учир битүүлгээр нас барахад юу ч мдээгүй царайлан өнгөрөөсөн. Нэгэн бодлын өрсөлдөгч нараасаа салж байгаа юм чинь гэж сэтгэж явсан минь нүгэлж алдаач болжээ. Өнөөдөр ингээд амиа алдаж эхлүүлсэн үйл хэрэгэн гүйцээж чадахгүй болж өгнө. Нэн харамсалтай. Гайгүй. Одоо намайг зүйл дуусгавч олон сайхан Монгол ирчүүд миний хэргийг залгамжлан үргэлжлүүлнэ. Энэ төрийн хутгуурууд комментэрн гихчээр нэр барин олон түмнийг төөрөгдүүлвч хожимын өдөр монголчууд ялгаж салхах болно доо. Зорж эхлүүлсэн хэрэг манал гацаанд орж тусгаар улсыг байгуулахад дэмжсэн Оросууд Хятадд найр тавин дахин Хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн нь үнэхээр гаслантай. Гэх мэтийн данзангийн хүнд бодлуудыг шоронгийн өрөөний цоож хангинах дуу тасалдуулав. Цаг иржээ гэж зориг шийтсэн данзан өндөйн бослоо. 1924 оны тэр нэгэн өдөр Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж, алдаж, онож, унаж, мандаж явсан бас нэгэн хүмүүний амьдралын сүүлчийн орой байлаа. Тусгаар тогтнолын төлөө энэ тэмцэлд амиа өргөссөн олон монгол ирчүүдийн хувь заяа давтагдан өнгөрч байсны нэг л жишээ энэ үлээ. Автономт төрийг устгасан түүх.
1915 оны Хягтын 3 улсын хэлэлцээрийн дараа Монголын дотоодод мэдгэдэггүйц өөрчлөлтүүд гарчээ. Тусгаар тогтнолын төлөө тэмцэл зорилгын хагаст зогсож нийт монголчуудыг нэгтгэх үйлс саарч халах Монгол автономит улс болон хувирчээ. Үүнээс гадна 1911 оны хувьсгалыг удирдагч олон томоохон ноёд лам нар учир битүүлгээр амиа алдсныг өмнөх дэвтэр тэмдэглэн үлдээсэн билээ. Учир битүүлэг гэдэг нь эдгээр лам ноёдын үхлийн учир шалтгаан тодорхойгүй, өнөөхөр баримт нотлохоогүй байдгийн. Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол төвд буддын судлалын хүрээлэнд хадгалагдсан буй гадаад Монголын автоном ба амгалан байдлыг тусгах бичигт халахын өндөр гэгээн ба манай төрсөн туйлын сайхан орон нутг нь хятад ирлизүүдийн хорлолоор цөөлөгдөн барагдах шахжээ. Манай гадаад Монголд улс үүсэхгүй арга сам үүсгэн хар хятадыг өөртөө дотнчлуулан амаргалуулсан ба нэр ба үнэн тангараг тэргүүтнээ умартсан тэд нар улсын хулгайчид хортны нам болж манай мэрэгэн алдарт засагт хаантан хорлон алаад залуу бөгөөд баатар сүрт түшээд ханыг бас тэр мэтээр хорлсон үнэхэрийн заналтай. Улсын хэрэгт маш мэрэгжиж дотоод гадаадад алдаршсан нэртлам цэрэн чимэд бас хөө тэр хулгайчдын гарт цаг бусын үхлээр өхөв. Бас манай богд эзний шадар сайд далаамит ухаан төгөлдөр дайчин ван бас ухургүй банд нар эрлис нар архиар согтоож алсныг хинч үл мэдэх газаргүй. Энэ мэтэр хор ерөндж алсан мэрэгэн төгөлдөр түшээд ван, бент ван, далай ван, жич сахалт лам эдгээр цөм хорлогдсон. Манай богд Чингис хааны язгуур үндэсний үр маш ариун тунгалаг оюут сайн ноён хорслон даанч өнгөргүй. Муу хоронд хамаг биеийн шарлаж өөд болов. Манай халахын сайн тэргүүлэгчдийг алж бараад улсын хэргийг шинтгэн шийдэх хүнгүй болгон хайрын тулгар төрийг унгаж хамаг ардыг сарниулан хар хятадын гажуу засгийг хүлээлгэх нь үнэн болов. Хятадаас нууцаар цалин авах банд нар, эрлиц нар манай халахын засгийн нэр сүрэг доромжилж бууруулан хошуу тамгыг хөнгөн болгож тэрхүү өөрсдийн адил язгуургүй эрлиц нарт олгож нэр нүрт вангүнгийн нэрийг шагнаж байна гэж бичжээ. 1919 оны хавар Хягт дахь хилийн комиссараас Хитров шинээр байгуулагдсан зөвлөлт засагт хүчин зүтгэхгүй хэмээн хүрээнд дөрвөн ирлээ. Орос консулын газар түүний хүлээн авсан консул Орлов түүний хатуу сархадаар дайлж цаг төрийн байдлыг ярилцсан элдвийг хүүрнэн суув. Хягтад улаантнууд засгийн эрхэнд гарсан бол цаг их хүндэрчтэй. Биднийг Омскт байгаа Колчакын засгийн газарт захирагдах болно хэмээн Бээжинд цуга элчин сайдын яамнаас мэдэгдсэн ч цалин тавих хэсэг нь тодорхойгүй амаргүй л байна. Хүрээндж байдал туйлын хэцүү байна. Саяхан ерөнхий сайд сайн ноёнхан Намнан сүрэн нас барлаа. Намнан сүрэнг нас барснаас хойш автономтыг устгаж хятадд нэгтгэх гэсэн цуу яриа их тарж байна. Монгол улсыг байгуулахад 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн Богд хааны зарилэгт нэр дурдагдсан гавьяатай 10 хүнээс Сэцэн хаан Наваа нэрэн Эрдэнэ намсрай нараас бусд нь учир битүүлгээр нас барсаар цөм улсын хэрэгээс холдсон гэж ярив. Хитров дааламыг хүрээнээс зайлуулахад тухайн үедээ манай консулаас их хүч чармайлт гаргасан. Гэхдээ дааламын учир битүүлэг нас барсан энэ хэрэгт ховдын консулыг холбоотой гэж монголчууд их харддаг байсан тухай Довданов надад ярьж байж билээ хэмээжээ. Монгол улсын тусгаар тогтнолын төлөө хатуу тэмцэгч даалам цэрэн чимд 1914 оны хавар баруун хязгаарт учир битүүлгээр нас баржээ. Даалам цэрэн чимд Оросын төлөөлөгч Кростовецтэй удаадараа Монголын эрх чөлөөний асуудлаар хурц маргалддаг байсан. Японтой харилцаа тогтоох гэж оролдож байсан зэрэг нь түүнийг Оросын эсрэг үзэлтэн гэж хүрээний Орос консулын газрынхан үзэхэд хүргэж дотоод явдлын яамны сайдын албанаас нь огцруулахыг удаадараа шаардж байжээ. 1914 оны ихэр ерөнхий сайд сайн ноёнхан Намнан сүрэн баруун хязгаарыг тохинуулах сайдаар дааламыг томилохоор Богд хаанд өргөн мэдүүлсэн нь ноёд лам нарын бүлэглэлийн зөрчил ихээхэн хурцсны илрэл байсан бололтой. Энэ тухай дотоод яамны туслах түшмэлээр ажиллаж байсан Наваа намжил даалам цэрэн чимдийг зарилгаар томилон явуулжээ.
Энэ нь ч наагуураа баруун хязгаарыг тохинуулах хэргийг чухал болгосон хэрэг мэт боловч цаагаараа сайн ноён ханы зэрэг хар сайдууд нь улс төрийн ажил дээр ямагт алдагдлыг гаргах учир даалам цэрэн чимэд элдвт залруулах, ятгах, эсэргүүцэх, зөрилдөх зэргийн нийлэмжгүй явдлаас төр зурч болов баруун хязгаарт түлхэн зайлуулахыг бодсон ажээ. Эдний хар сайд үнэнхүү улс төрийн ажлыг чухал болгодог ахуул эл гурван этгээдийн гэрээ байгуулахыг завдан буй чухал цагт нэгэн түшиг хана инхүү зайлуулах бүрч эцсхийлж үгүй болгосон байна хэмээн дурсжээ. Баруун хязгаарыг зорж явсан даалам одоогийн Увс аймгийн Хяргас сумын нутагт Дижээлэнгийн хүрээд тэндээ зуурдаар нас баржээ. Түүнийг нас барсан талаар дагаж явсан дүү авир мэднэ ах сэржмийн хорлолоор нас барсан гэж ярьдаг байсныг тэмдэглэн үлдээсэн байна. Энэ мэтийг хөөрс суусан Орлов хунтагтай архиа хөнтөрснө. 1915 оны ихэр нас барсан Чинван хандад оржид одоо ч бид хармасдаг. Монголын төрийн хэргийг сайтар мэддэг Орос улсад хүлээн зөвшөөрөгдсөн ноён байсан. Хяхтын хэлэлцээнд өвөр Монголын асуудлыг хамаарахгүй болсон хүрээнд байгаа цахар төмөд нар бухимдаж, үүнд сайн ноён хан Чинван нарыг буруутган амийг нь хорлохоор завдаж буй талаар тагнуулын мэдээг манай консулын газраас Монголын гадаад яаманд өгч сануулж байсан. Чинван хэрхэн хорлогдсон нь одоо хэрэн бүрэн тодорхойгүй. Богдыг хорлсон гээх яриа байвч яг баталгаа нотлогоогүй. Чинван амиа алдсны дараа богдын гар орсон гэж хэл ам гаргасан Дайчин вангийн хошууны цэргийн захирагч загд тушаал буурж Хандвангийн дүү Тойн лам гунгаад орж мөн хорлогдсон нас барсан гинлээ. Мөн хайлаарт байсан Монголын тагнуулаас богд болон түүний ойрын ноёдуудыг хорлохоор гар бөмбөг шидэж гарсан хятад туршуул хайлаараас хүрээх чиглэн гарлаа гэж мэдээлж байсан тухай цэрэн дорж надад дурсаж байсан юм гэж ярив. Хитрав хайсан гүн яагаад бэжин бутсан бол гэхэд Орлов хайсан гүн болсны дараа Эрдэнэван намсрын хошуунаас газар таслан өгсөн билээ. Үүнд хорсон Эрдэнэван хайсан Орос хятад хүмүүсийг авчирч элдв ургамал тариулан газар орныг хөндөв гэж зарга хийж хайсантай ихэхэн маргалдсан. Бүр 1913 оноос эхлэн элдв хэрэгт тулган байцааж эхэлсэн. Газар орноо буцаан авах гээд байсан хэрэг л дээ. Энэ зарган дуусаагүй байхад гурван улсын хэлэлцээтэй холбогдуулан хүрээнд байсан өвөр Монгол ноёдын дунд бидний зорьсон хэрэг өнгөрлөө амиа бодоцгой гэсэн утгатай яриа гаргасан хүүгээ бэжин цэмхэн илгээсэн хэмээн гадаад яамны дэдсэд Раш Минжүрийн мэдүүлснээр урам нь тэрсэлсэн хэрэг дахин үүсгэн эр үдэн байцаасан. Тэгэд улсыг байгуулсан хэрэгт зүтгэсэн түүний гавьяаг харгалзан өршөөж сулалсан боловч тэрээр удлгүй бэжин ботсон да гэж ярив. 1913 онд хайсан гүн шүүх яамд бичсэн өргөдөлд гадаад яамны дэд сайд Жумван Раш Минжүр учир зохион өчүүхэн хайсан намайг бүтгэн заалдаж чанга шүүлгэн шоронд хорвуулж өвчин шарах хүнд өгөхөд хүрснийг их сайд танаа нэгүүлсэн өршөөж одоо цагийн тэсгэм хүйтэнд нэгэн гэрийн зүг их баг эрэм хүмүүс цөм дааран хөлдөж өлсөж өлбүрч тун тэсхүүе амби босноход хурж туйлын гачигдал зовлон амсаж амаа гэж мэдүүлж байжээ. 1914 онд даалам цэрэн чимэд нас барсан хайсан улс төрийн хувьд ганцаардахад хүргэсэн бололтой. Хэдийгээр хайсан богд хааны зарилгаар өршөөсөн боловч тэрээр төрийн хэрэгтэд сэтгэл хүйтэрч бэжин буцаж улс төрөөс холдон төдхөн нас баржээ. Юаншикэн засгийн газар нэгэн харчин худалдаачнаар дамжуулан хайсантай харилцаж бэжинд буцаж ирвэл хэрэгм зэргийг нь хадгалан эрх ямбыг нь хэвээр үлдээнэ гэж амлаж байсан тухай тагнуулын мэдээ уншиж байснаа Хитрова санаж. Нэгэнт хүрээнд ад үзэгдэж харчин хошуу хятадын мэдэлд орох нь тодорхой болсон болохоор урам нь хугараад буцаж явжтэй гэж боджээ. Орлов цааш нь ярихдаа 1914 онд цэргийн яамны сайд Далаван гомбосрун 30 гаруйхан насандан өөд болсон. Далаванта бараг зэрэгцсэн түүний хатан нас барсан нь бас учир битүүлэг. Мөн 1915 оны 7 дугаар сард сангийн яамны сайд Түшэтван чагдарж ав нас барсан. За тэгээд 1911 онд нас барсан Түшэт хан Дашням 1912 онд нас барсан Засагт хан Содномор авдан сая хорлогдсон өгсөн сайн ноён хан Намнан сүрэн нарыг оруулан тооцвол 1911 оны хэргийг сэтсэн ноёдын ихэнх нь учир битүүлгээр нас бараад дуусч байна да.
лам ноёдын зөрчил туйлдаан хурч хурцдсан байдалтай байна. Одоо намнын сүрэнгийн орыг залгаж эрдэн шанзуу бадамд орж ерөнхий сайд боллоо. Энэ ноёдыг ихэхэн бохимдуулж байна гэж санаа алдан өгүүлээд өмнөх хунтагтайгаа дахин хөнтөрлөө. Шүндэл уулталд арх шимэнгэ Монголын байдлыг хүүрнсэн Орлов Хитровод хүрээнд байгаа Центро-Сибирийн худалдааны төлөөлөгчийн газар большевикуудад үйлчилж буй сэжигтэй байгаа тухай ярьж энэ талаар тагнан туршиж байхыг үүрэг болгоод цаг зүүн энэ үед нэг хэсэгтээ хүрээнд байсан дээр бизтэй гэж зөвлөжээ. 1917 онд Оросд улс төрийн огцом эргэлт болсон большевик хувьсгал ялж 1918 оноос дотоод нь иргэний дайн ихсэн нь Монгол улсын хувьд хүчний тэнцвэрийг алдагдуулан эмзэг байдалд орсон билээ. Зөвлөлт Орос улсын засгийн газраас хаант Оросын байгуулсан эрх тэгш бус нууц гэрээ хэлэлцээрүүдийг хүчингүй болгож зарлсны дотор Хяхтын гэрээч багтжээ. 1918 оноос эхлэн Бээжин дэх Оросын элчин сайдын яам болон хүрээний консул Орлов нар Сибирийн төр засгийн газар болон 1918 оны 11-р сард байгуулагдсан Колчакын засгийн газарт өөрсдийгөө харьяалагдана хэмээн үзэж байсан тул автономит Монгол улсын удирдлагч мөн тэр байдлаар хандаж Хяхтын гэрээг хүчинтэй гэж үзэж ирсэн байна. Оросд хаан засаг мөнхөж цагаан Оросын Колчакын засгийн газар байгуулагдсан Москвад большевикууд засгийн эрхийг авснаар энд тэмдгүй олон жижиг орон нутгийн засгийн газрууд үүсэн иргэний дан ихэлсэн эдрэтэ нөхцөл байдал буй болсон байлаа. Энэ цаг үед Тува, Урайнхай нөхцөл байдал, Бурайд баргын нөхцөл байдлыг харан анхаарахаас гадна монголчууд 1915 оны Хяхтын гэрээгээр олж авсан автономит эрхийн хадгалах асуудал амин чухал болоод байсан юм. Хятадын цэргийн эрхтнүүд Оросын хүчин суларсан байдлыг ашиглан алдсан газар нутгийн эргүүлж авах өнгөлцлөл хүчтэй байснаас гадна Орос Хятад задралын байдалд орсныг далимдуулан Шинжаан, Уулын Алтай, Баруун Монголыг нэгтгэсэн ойрдын улсыг байгуулах санаа бий болсон туйлын эдрэтэ нөхцөлд Монгол улс орсон билээ. Гол эдрийн Орос Хятадын эрх барьж буй хүчнүүд дайны нөхцөл докторгүй байсан тодорхой бодлого явуулахад ихээхэн хүндрэлтэй байдлыг буй болгосон юм. Харин Хятадын засгийн газар Оросын дотоодын самныг ашиглан Монголд байх цэргийн тоог нэмэх бодлого явуулж эхлэв. Хожим Хятадын ерөнхийлөгч болсон генерал Дуанчирой 1917 оны дундуур цэргийн яамд илгээсэн цагталда дотоодын эвдрэл амжилтгүй дайн нь Орос орныг бүрмэлсэн сул дааж тэрээр халахын талаар анхаарах сөхөөгүй байна. Хятадын хувьд энэ хязгаарын автономийг устгаж дундад иргэн улсад нэгтгэх боломж ирж байна гэж бичиж байсан нь хожим биелэлэн олсон билээ. Хятадууд монголчуудын нэгдэн нийлэх эрмэлзлэл дээр бас тоглож 1918 онд Урайнхайн хязгаар нутагт монгол цэргийг оруулахыг дэмжиж энэ онд Урайнхайг хүрээний мэдлийн нутаг хэмээн зарлахад нь чимээгүй дэмжижээ. Энэ алхам Хяхтын гэрээг засварлаж эхэлсэн явдал болж буйг монголчуудаа эргэн нэгтгэх хүсэлд хөдлөгдсөн хүрээний засгийн газар төдийлөн анзаарсангүй. Колчакын засгийн газар 1918 оны 11-р сараас 1920 оны 2-р сар хүртэл бослог гаргасан цагаантнууд Омск хотоор нийслэлэн Орос улсын засгийн газрыг байгуулсан юм. Төрийн тэргүүнээр адмирал Колчак ажиллаж байсан энэ засгийн газрыг Англи, Франц, Америк нэгдсэн улс тэргүүтэй Антантын эвсэл хүлээн зөвшөөрч байсны дотор дундад иргэн улс багтаж байв. Колчакын засгийн газар өөрийгөө хаант Орос улсын залгамжлагч хэмээн үзэж хаант Орос улсын олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг мөрдөж байсны дотор Хяхтын гэрээ багтаж байсан юм. Иймээс Бээжинд байсан Оросын элчин сайдын яам, хүрээ Улаастад байсан консулын газрууд энэ засгийн газарт үйлчилж байлаа. 1920 оны ихэр Улаан аримд буцагдсан Колчак төрийн тэргүүний генерал Деникинд шилжүүлэн өгч алс орнуудын захирагчаар Атман Семеновыг томилсон юм. Адмирал Колчакыг 1920 оны 2-р сарын 7-нд баривчлан цаазалжээ. 1918 оны намар Хятад улс Хяхтын гэрээг зөрчин нэг хороо цэрэг хүрээнд нэмж оруулжээ. Колчакын засгийн газрын гадаад явдлын яамны хэргийг эрхлэх газрын дарга Плочников хүрээний консул Орловыг Монголын эрх баригчдтай ярилцаж эсэргүүцэл илэрхийлэхийг даалгав. Орлов гадаад явдлын яамны сайд эцэрэн доржид бараалгаж энэ тухай ярилцжээ. Орлов хүрээнд 200 цэрэгтэй Хятад цэргийн батальон нэмж орж ирсэн тухай мэдээ авлаа. Орос улсын засгийн газар Хяхтын хэлэлцээрийг хүчинтэй хിവэр гэж үзэж байгаа. Большевик хувьсгалчдын засгийн газрыг эзэн хааны цэрэг хизээгүй будад зохино. Бид энэ асуудлаар Хятадын засгийн газарт хандах санаатай байна хэмээхэд цэрэн дорж
Монгол улс хягтын гэрээг хэлбэрэлтгүй сахих болно. Сая орж ирсэн цэргийг хүрээнд байгаа хятадын амбан сайдын газрыг хамгаалах зорилгоор төр оруулж ирсэн гэж ойлгож байгаа гэжээ. Орлоо. Саяхан Монгол цэрэг Урайхан хязгаарт орлоо. Урайхан хязгаарыг Орос улсын хараат улс болгон 4 жилийн өмнө зарласан билээ. Гэхэд цэрэнд орж хягтын гэрээгээр хүрээний амбан Улаастан жанжин нарын захирч байсан хошуудыг Монгол улсад хамааруулахаар тогтсон билээ. Сүүлийн үед Оросд гарч буй Өмэн самууны улмаас зэвсэгт дээрэмчид тэр нутгаар үзэгдэх болж энгийн номхон иргэдийг айлган дээрэм тонууд хийх болсон тул манай цэрэг энгийн иргэдийг хамгаалж зах хязгаар нутагт амгалан тайван байдлыг хангах зорилгоор Урайхан хошуунд орсон билээ гэсэн тайлбар тавьжээ. Цэрэндөржин өргөнөөс гарч явсан Орлоос хэлмэрчин будаж яапв. Та Цэрэндөрж сайдын ярьсанд итгэж байна уу? Гэж асуухад Орлов газар нулимж бухимдаад Ар Монголын энэ долоо буудуулсан хөгшин чононд би лав итгэхгүй байна. Хүрээний хятад сайд Чинлуутай байнгуулж найрладаг болсон гэсэн. Орос орон дайны хөлд дарагдаад хүчин мөхсдөж байна гэж энэ залхаа монголчууд хятадуудтай хуйлдаж эхлээд байх шиг байна та. Саяхан дуулдаханд богдгигийн хятадын амбантай баруун дамнуурчны гудамжинд амьдрах нэгэн эмэгтэйгээр дамжуулан холбогдож буй сурагтай. Түүнийг судлаж сургийг нь гаргамаар байна гэж өгүүлжээ. Гадныхны хараалыг барж Ар Монголын ганц хөгшин чон хэмээн дуудуулж байсан Монгол төрийн нэр зэтгэлтэн Балингийн Цэрэндөрж нь богдын их шавийн харьяатын гэрт төрсөн бөгөөд багаас бичгийн эрдэмт суралцж хятад манж Орос хэлийг эзэмсэн нэгэн байлаа. Манжийн үед засаа журганд зарагч түшмлийн орчуулагч олон жил хийсэн түүний бичиг эрдмийн мэдлэгийг үнэлдэг байсан Чинван хандд орж 1911 онд олноо өргөгдсөн Монгол улсыг тунхагласны дараа гадаад явдлын яамд дэс түшмлээр авч ажиллуулсан юм. Гадаад хэл бичиг эрдэмт сайн Цэрэнд орж удалгүй зэрэгдээ өсч гадаад яамны дэд сайд болж Чинван хорлогдсон амиа алдсны дараа гадаад яамны сайд болон дэвссэн хүн билээ. 1921 онд хүрээнд ирсэн Америк нэгдсэн улсын дэд консул Сокобин Цэрэнд орж сайдыг үнэлж асуудалд их бодит байр суурьнаас ханддаг энэ өвгөн ноён Монголын удирдагчдад маш их нөлөөтэй хүн байсан гэж тэмдэглэн үлдээжээ. 1919 онд Татман Симяну Нармаа Монгол улс байгуулах санаа сэтэн Японы санхүүжилтээр Бурайд баргын ноёдын дунд ухуулах хийж байсан бөгөөд 1919 оны 2 дугаар сард Читахотын дагуурын бодолд Өвөр Монголын нээс гэгэн мэнд баяраар удирдуулсан Нармаа Монголын засгийн газар гихчийг байгуулсан нь дагуурын засгийн газар хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Симянуын бодлоор бараг Бурайд халах Урайнхаа Өвөр Монгол ховдын хязгаарыг нэгтгэсэн Нармаа их Монгол улсыг байгуулж Хятад Оросын хооронд большевизмын үзэл нэвтрхээргүй завсрын бүс бий болгох санаа дэвшүүлж байв. Сонирхолтой нь хожим нь 20-од оны Монголын түүхэнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Элбэгдорж Ренчино энэ засгийн газарт сайдын алба хашиж байжээ. Нармаа Монголын үзэл. Бүх Монгол үндэстнийг нэгэн дээвэр дор нэгтгэх үзэл бодол 1911 оны үндэсний хувьсгалаас эхлэн Монгол улсад Өвөр Монгол бараг Урайнхаг нэгтгэх оролдлогууд хийгдэж байжээ. 1919 онд бараг Өвөр Монгол бурятууд нийлж Нармаа Монголын засгийн газрыг байгуулж үтсэн боловч амжилтанд хүрээгүй. Түүний дараач бүгд найрамдах Монгол ард улс Тува Өвөр Монголыг нэгтгэх оролдлогууд хийж байсан гэж үзэх үндэстэй байдаг. 30-аад оны сүүлээр энэ үзлийг зөвлөлт Орос улс буруушаан олон монголчуудыг энэ хэрэгээр хэлмэгдүүлсэн билээ. Нармаа гэдэг нь хөвчин их хамаг бүгд гэснээс гадна түрэн орох гэсэн утгатай ажээ. Бурайд Урайнхаг салгаж Нармаа Монголд нэгтгэх Симяновын санаа Омскт байсан Колчакын засгийн газарт таалагдсангүй. Нэгдмэл хуваагдашгүй хүчрхэг Орос гүрнийг сэргээн байгуулах Колчакын бодолд Бурайд Урайнхаг салган гадаад Монгол Өвөр Монголтой нэгтгэн өөр улс байгуулах санаа харшилж байснаас гадна ийм маягаар их Туркестан, Украин гээд Орос гүрнийг салгаж мөчлөн хуваах ажлыг эхлүүлнэ гэж болгоомжилжээ. Колчакын засгийн газар Нармаа Монголын үзэл санаанд сөрөг хандж Англи Францын элчин сайд нарт мэдээлэл хийхдээ Оросын засгийн газар хягтын гэрээг мөрдөж ажиллах бөгөөд олон улсын гэрээгээр тогтсон хэм хэмжээг зөрчин хийгдсэн читийн хурлын шийдвэрийг буруу шааж байна гэж мэдэгджээ. Бээжин сууга Оросын элчин сайд Кудашев Колчакын засгийн газрын гадаад явдлын яамны хэрэг эрхлэх газрын дарга Иван Иванович Сукинд бичгтээ Симяновын энэ оролдлого Монгол баргад хятадын нөлөөг ихсгэж цэрэг оруулахад хүргэж болзошгүй. Монгол барга зэрэг Бамбаа улсуудыг шууд эзэмшилдэ авах сонирхол хятадын хувьд хизээж буурч байгаагүй юм гэж байлаа.
Хятадын засгийн газар Нармай Монголыг байгуулах үзэл санаанд анхнаасаа сөрөг хандаж эсэргүүцэж байсан нь тодорхой бөгөөд харин ч энэ асуудал гадаад Монголд байх цэргийн тоогоо нэмэх аян шалтгаан болов. Атаман Симеонов 1918 оноос 2 удаа улаан цэрэгт цохигдсон Манжуур руу зүгтэн ирж байсан тул түүний цэргийн хүчин чадал байлдааны чадварыг хятадууд гадарлаж байлаа. Түүнчлэн Симеонов Японы офицеруудтай сүлбэлдэн тэдний хөрөнгөөр ийм тоглоомын ус байгуулах, ингэснээр Японы нөлөөг бүс нутагт нэмэгдүүлэх арга хэрэгсэл болж байна хэмээн Бээжин хардаж байв. Омскт байсан Колчакын засгийн газар өдрөөс өдөрт хүчин суларч буй хятадууд мэдж ажиглаж байсан тул энэ аюулаар далимдуулан хүрээнд цугаа сайдуудаараа дамжуулж гадаад Монголын хятадд буцаа нэгтгэх яриа хэлцээг идэвхжүүлжээ. Атаман Симеонов 1919 оны зун Монголд Хурандаа Левицкий, Бурят Цидипов нарыг илгээж дагуурын засгийн газарт халах оролцох эсхийг ярилцаж тохиролцохыг оролджээ. Хүрээнд ирсэн Симеоновын төлөөлөгч нар гадаад яамны сайд Цэрэн Доржид бараалхав. Цидипов саяхан цагаан сарын дараахан читэд болон дагуурын өртөөнд Бурят бараг олон ноёд хуранчулж Нармай Монгол улсыг байгуулахаар шийдэж Нээскигэнээр удирдуулсан засгийн газар байгуулсан билээ. Дарлагдан зовсон олон монголчуудыг нэгтгэн их улсаа байгуулах энэ хэргийг Богд хаан дэмжиж удахгүй болох хуралд төлөөлөгчийн илгээхийг хүсэж байна. Гэхэд Цэрэн Дорж болгоомжлсон байдалтайгаар хувь хүний хувьд монголчуудаа нэгтгэх их үйлсийг сайшаах боловч энэ хуралд оролцох хэсэг талаар Богд эзний лүндэн мэдэн шүү дээ хэмээжээ. Цидипов бидний зүгээс Богд гэгэнд бараалхаж ирсэн зорилгоо айлтгаж болох уу гэж асуухад Цэрэн Дорж Монгол улс Хятадын 1915 оны гэрээгээр автономот улс байгаа билээ. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээс хальж Нармай Монгол улс байгуулах тухай ярьж байгаа бол одоогоор Богд хаанд шууд бараалгах нь зохимжгүй гэж бодож байна. Хүрээний Хятад амбан сайд та бүхнийг ийм зорилгоор ирсэн гэж дуулбал Хятадын гэрээг зөрчлөө гэж үзэн шүү дээ гэжээ. Цэрэн Дорж маргааш нь Богд хаанд бараалхаж Симеоновын төлөөлөгчдийн ярьсан зүйлийг дуулгав. Мөн Симеоновын энэ явуулгад Колчакын засгийн газар таагүй хандаж байгаа тухай консул Орлов ярьсныг ч дуулгажээ. Богд хэсэг бодлогоширч сууснаа. Тэр Симеонов гихч ямар зорилгоор Нармай Монгол улс байгуулах гэж байгаа тухай хүндэн ярилцв. Гэхэд Цэрэн Дорж Симеонов 1911 онд Монголд Орос цэргийн газар зүйн ангид алба хааж байхдаа Манжийн цэргийн зэвсгийг хураахад оролцож байсан хүү юм байна. Монголын хэрэгт хэтэрхий хош өдөрч Хятадын эсэргүүцлийг дуудахад хүргэнэ гэж түүнийг хүрээний Орос консул нутаг буцаасан юм гээд. 1917 онд Оросын төр засгийн газрын тэргүүн Керенскийн тушаалаар фронтоос халагдаж Монгол Бурятын морин хороо байгуулж эмнэлэн байгуулахаар төрсөн нутаг байгалийн чандад буцаж ирсэн юм гин. Оросд самун үүсгэд өөрийн цэрэгтэйгээ цагаан хааныг хамгаална гэж болсон юм байх. Одоо түүний цэрэгт Окумура гихч Япон офицер 500 гаруй японочдын хамт хүчин зүтгэдэг юм байна. Японоос ийм хөрөнгө авч ийм ажил сэдэж байгаа байхаа гэж Орлов консул ярьлаа хэмээжээ. Богд хаан хараваас энэ хэрэг бүтэл муутай бололтой. Оросын ч Хятадын ч засгийн газар дэмжихгүй ийм хэрэгт оролцох нь буруу болно. Гэхдээ ийм шийдвэрийг дангаар гаргавал хонзон сансан самуу хулгай нараас ямар ч хэрэгийг сэдэж болзошгүй тул халах 4 аймгийн чуулган дарга нараар хэлэлцүүлж шийдвэр гаргах нь зөв хэмээн айлтжээ. Удалгүй яран хуралдуулсан халах 4 аймгийн ноёдын чуулганаас Нармай Монголын засгийн газрын хүсэлтэнд татгалцсан хариу өгөхөөр шийдвэрлэж Орос Хятадтай өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрүүдэд сахих хэрв бараг бурятуудын зүгээс хүч хэрэглэн довтлох асуудал гарвал эсэргүүцэн байлдахаар болжээ. Энэ үеэр Богд хааны тагнуулын албаны дарга Баатар захирагч Цэрэн Дорж сайдын хамт Богд хаанд бараалхаж хүрээнд байгаа Японы цэргийн аташе Мацуи Шичио гихч Сайнын хантай уулзаж дагуурын засгийн газрын төлөөлөгчд дэлхийн 1-р дайны үр дүнгээр хийгдэх Парисын баг гуралд явах гэж буй тухай мэдээлээд Монголын төлөөлөгчд бүрэлдэхүүнд нь явах бол санхүүжүүлэхэд бэлэн байгаа тухай ярьсныг дуулгав. Богд хаан бодлогошронгуй сонсож сууснаа. Сайн ноён хан татгалцсан тухайгаан айлтгсан. Харин Япон ноён юу ярьж вэ?
гэж асуусанд Баатар захирагч Михиж сайн ноён хан манай монголчууд дагуурын Армян Монголын засгийн газрыг эгчийг зөвшөөрөөгүй тул төлөөлөгч илгээх боломжгүй гэж хариу өгсөн байна. Ер нь Японоос саяхан ирсэн Данзангийн олж мэдснээр Японы хүрээнд байгаа төлөөлөгч нар итгэвчж эхэлсэн байна. Улиастай ховдод байгаа Маришима, Онодера гэгч нарын туршуулын мэдээ хүрээнд төвлөрдөг бололтой. Одоо энэ Мацуи гэгчийг буцаан татаж оронд нь Эзой Хамази гэгч томилж байгаа учраас Мацуи ил гарч сайн ноёнхантай харилцаж үдсэн бололтой. Дагуурын засгийн газрыг Япон санхүүжүүлж байгаа нь тодорхой болж байна. Гэхэд цэрэнд орж Орлов консулын ярих нь Колчакын засгийн газрын хүсэлтээр Англи, Франц зэрэг улсууд Шимановын засгийн газарт зөвлөх хийж байгаа Куроки гэгчийн үйл ажиллагаанд шүүмжилтэй хандан тэрхүү этгээдийг татан авахыг Японоос шаардсан гэж байна. Японы тал Шимановын үйл ажиллагаанд оролцож байгаагаа үгүйсгэж энэ хуралд оролцсон Ахмад Сузуэ одоо тэнд байгаа Куроки нарыг хувааран үйл ажиллагаа явуулсан гэж мэдэгдсэн гэж нэмж хэлжээ. Богд хаан энэ Шимановын засгийн газар Японы ил дэмжлэгт ээж байж чадахгүй байгаа нь түүнтэй харилцах хэрэггүй хэмээн эхэстэй эцсийн гаргасан шийдвэр мэргэн болохыг дахин харуулж байна. Хэрв Хятад Оросын аль нь ч зөвшөөрөхгүй, Япон нь ч ил дэмжиж чадахгүй байгаа энэ этгээдийг даган баясвас Хятадын гэрээнээс сайн дураараа гарсан хэрэг болно. Харин Бээжинд байгаа ноёдоос Хятадууд Монголын асуудлыг хэрхэх гэж байгааг тандах ажлыг Баатар захирагч та анхаарна уу хэмээгээд бараалхалт дууссан гэж дохив. Японы эзэнт гүрний цэргийн тагнуулын алба 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Орос Японы гэрээ хүчингүй болсон нөхцөл байдлыг овчноор ашиглан Монголд идэвхжиж эхэлсэн юм. Харин Колчакын засгийн газар байгуулагдсанаар хуучин гэрээтэй холбоотой харилцааг энэ засгийн газар өвлөн авсан нь Японы үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр хязгаарлалт болжээ. Харин Колчакын засгийн газар нуран унах үед Японы цэрэгч алс дорндоос гарахад хүрсэн нь Манжуураас давж өвөр Монголд нөлөөний хүрээг нь тэлэхэд тухайн үедээ саад хязгаарлалт болсон юм. Дагуурын засгийн газараас гадаад Монгол руу цэргэлэн халдах яриа гарч эхэлсэнтэй холбогдуулан Хятадын удирдлагын хүрээнд Монгол цэрэг оруулах асуудал хөндөгдөх болсныг Бээжингийн хэвлэлүүдэд мэдээж эхэлсэнд элчин сайд Кудашив Хятадын гэрээний заалтуудыг сануулсан ноот Хятадын гадаад явдлын яамд илгээв. Тэгээд Хятадын засгийн газраас гадаад Монголын Хятадын нэгэн хэсэг учраас түүнд тулгарч буй аюул занлаас сэргийлэх зорилгоор цэрэг илгээх нь зүүн хэрэг гэж үзэж байна гэсэн хариу авсан байна. Энэ үед Хятадд Бяяны армийн анхуй бүлэглэл засгийн эрхэнд гарсан үе байлаа. Европт дэлхийн 1-р дайн өрнөж Хятадд зээл олдохгүй байсан үед анхуй бүлэглэлийн удирдагч ерөнхий сайд Дуанчирой армиа зэвсгэлэхийн тулд Японы засгийн газраас зээл гуйхад хүрсэн. Японы ерөнхий сайд Масатака Тераучи, гадаад явдлын яамны сайд Шода Казуэ нар бизнесмен Нишихараг Хятадд илгээж Шандун мужид төмөр зам барих эрх болон хэд хэдэн онцгой эрхийн оронд 145 сая йений зээл өгөхөөр болсон байна. Нишихарагийн зээл гэж нэрлэгдсэн энэ зээл Шандун, Гуандун мужид Германы онцгой эрхийг цуцлан Японд шилжүүлж буй онцгой эрхийн оронд олгож буй мэдээ тарсан нь Дуанчирын засгийн газрын нэр хүндэд ихээхэн сөрөг зүйл болов. Бээжинд оюутны сүрц жагсаалууд болж 5 дугаар сарын 4-ний хөдөлгөөн гэх хөдөлгөөн Хятад даяар тархав. Эвгүй байдлаас гарахын тулд шин зээлийн хөрөнгөөр худалдан авсан зэвсгээр зэвсгэлсэн зүүн хойд мужийн хилийн армийг байгуулж генерал Сүйшүжанаар толгойлуулан гадаад Монголд оруулж Монголыг Хятадын бүрэлдэхүүнд эргүүлэн авч унс нь нэр хүндээ сэргээх гэж Хятадын засгийн газар шийджээ. Нишихарагийн зээл 1917-аас 1918 онуудад Японы ерөнхий сайд Масатаке Кайзерийн Герман улс дайнд ялагдаж буг ашиглан Шандун муж дахь Германы эзэмшил болох Зяжао болон мужийн төмөр замыг Японд шилжүүлж Манжуурт нэмэлт эрх өгсөний хариуд бизнесмен Нишихарагаар дамжуулан 145 сая йений зээлийг Хятадын ерөнхий сайд Дуанчирууд олгохоор болсон юм. Хэдийгээр Нишихарагийн зээл нь хувийн зээл мэтэр хийгдсэн боловч зээлийг Японы сангийн сайд Казуэ баталгаажуулж байна. Нишихарагийн зээлийг Бээжингийн анхуй бүлгийн цэргийн хүчийг зузаатгахад ашиглан Сүйшүжаны армийг зэвсгэлжээ. Энэ хүнд үед хүрээний консул Орлов Бээжин цуга элчин сайд Кудашив захидал бичиж суулаа. Тэрээр захидалдаа
1919 оны ихэр ерөнхий сайд сайн ноёнхон намнансран нас барсны дараа автономтыг устгах тухай яриахоор хүрээний лам ноёдын дунд ихсэж хойноос ирэх аюулыг чингижил сэргийлнэ гэсэн ухуулга хятадуудын зүгээс явуулах болсон тухай мэдээллээ. Богдын ордны лам нарын нөлөө нэн ихссэн. Их Шавын аймгийн тоо эрс нэмэгдснээр албад харьяатуудаа алдсан ноёдын дургуутсал гарч байна гэж орлоо бичээ. Их Шавын харьяатнаар албан татвар төлдөггүй тул харьяат болох сонирхол их байна. Харин ноёдууд албад харьяатнараа алдаж байгаадаа дургуйтсан хуучин манжийн үеийн шиг дэглэм тогтооход дургуутсахгүй байна гэжээ. Зарим мэдэгээр гадаад явдлын яамны сайд Цэрэн дорж дархан Чинван Понцог Балжир, Эрдэнэ Жанунган Ширнэн Дандан, Эрдэнэ Шанзав Бадамдорч нар автономтыг устгахын төлөө байна гэж консул Орлов дурджээ. Хүрээний хятад сайд шинэлөө солигдож, Чингиг их шинээр томилогдож ирснээс хойш баруун Дамнуур орчны гудамжин дах Шиянгуны газар ноёдыг байнга дайлж цайлж, архитан согтуурч, элдв хэл аманд хутгах болсон Орловын сэтгэлийг зовоо. Нөгөө тэгэр хүрээнд байсан Оросуудын дунд большевикуудын нөлөө мэдгэдэггүйц ихсэж, Центр Сибирт ажилладаг Черепанов гэх читгээд хувьсгалт ухуулгыг явуулж, Монголыг улмаар Хятадыг улаан хувьсгалын нөлөөнд оруулна хэмээн согтуудаа сайрхаж үг дуулснаач Орлов Бээжин цуга элчин сайддаа мэдээлжээ. Харамсалтай нь Омскт байгаа Колчакын засгийн газартай өдрөөс өдөрт харилцаа тасарч байсан элчин сайд Кудашевын хувьд үйл хэргийн өрнөлтөнд нөлөөлөх боломж нь улам хомс болсоор байлаа. Центросоюз, Центросибирь. 1898 онд Оросын эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо буюу Центросоюз нэртэйгээр байгуулагдсан энэ байгууллага Октябрийн хувьсгалын дараа орон нутаг дахь бүх хоршоодын холбоодыг нэгтгсэн сүлжээ болж өргөцсөний дотор Сибирийн сүлжээ Центросибирь нэртэйгээр оржээ. Центросибирийн хүрээнд дэх салбарыг Оросын хувьсгалчид өөрсдийн тагнуул дуршуулуудын халахлах арга хэлбэр болгон хувиргасан бөгөөд Коминтерны алс дурнуудын секцийн төлөөлөгчид энэ байгууллагын нэрээр Монголд олонтоо зорчдог байжээ. Энэ үеэс эхлэн хүрээнд ирсэн Хятадын элчин Чинги гадаад Монголын ноётой автономийг устгах талаар яриа хэлэлцээг идэвхжүүлж эхэллээ. 1919 оны 6 дугаар сард Бээжингийн сонингуудад Чингигээс Хятадын ерөнхийлөгчид явуулсан цахилгаан утсыг нийтэлжээ. Цахилгаанд Атаман Семеновын зүгээс гадаад Монголд довтлон орохоор бэлтгэж буй болон хил дээр байгаа Монголын цэрэг Орос бурятуудтай хувилдаж байгаа тухай өгүүлсэн байв. Мэдээж хэрэг энэ урьдчилан бэлдсэн ажил байсан бөгөөд нэн даруй Хятадын цэрэг Монголд орохоор хөдөлжээ. Бээжин цугаа Оросын элчин сайд Кудашевын эсэргүүцэлд Хятадууд Атаман Семеновын цэрэг Монголд цөмрөн орж ирэхээс сэргийлэн цэрэг илгээж буй болно гэсэн аян шалтгаан олжээ. Баруун хойд хөлийн хязгаарын хэргийг сөвөгчлөн зохицуулах сайдаар томилогдсон Сюшужан хүрээнээ дахин 4000 гаруй зэрэгтэйгээр 1919 оны намар орж ирлээ. Хүрээний хятад сайд Чинги болон Цэрэн дорж нарын хооронд явуулж байсан хэлэлцээ олигтой түргэн явж өгөхгүй байсан нь Бээжин засгийн эрх барьж байсан анхуй бүлгийнхнийг бухимдуулж жижиг сүйгээр шахуулан автономийг устгах ажлыг түргэлэх шаардлагыг бий болгожээ. Дотоодын эсэргүүцэлд шахуулсан Дуанчирой яаж игээд Монголыг буцаан авсан нэрийг зүүж Японы зээлийн муу нэрнээс салах чухал байлаа. Жижиг сүй хүрээнд ирсэн өдрөөс эхлэн сүрийг үзүүлж хэлэлцээнд оролцож буй Монголын ноёдыг элдвээр дарамтлаж эхлэв. 1919 оны намар гэхэд Колчакын цэрэг бүх фронтоор ялагдж Атаман Семенов Читад тулж ирсэн улаан цэргийн ангиудтай байлдан Монголын хэрэг мантаа болсон байсан нь Сюшужанд таатай боломж олгож дурааран авирлах үүдийг нээж өгчээ. Жижиг сүй Чинги Цэрэн дорж нарын боловсруулсан 64 зүйлт грэний төслийг үгүйсгэн халахын ноёдоос дундад улсын ерөнхийлөгчтэй хэлэлцээр байгуулахаар заагдсан нь дахин хэдэн сарын ажил болох тул 11-р сарын 15 гэхэд гадаад Монголын автономит эрхийг устган дундад эргэн улсын харьяанд багтаах өргөдөл гаргаж өгөхийг шаардаж ерөнхий сайд Шанзав Бадамдоржийн гэрийн гадна Хятад цэрэг жагсаан сүрдүүлжээ. Хүрээний хятад сайд Чингигч яриа хэлэлцээг сунжруулсан хэрэгээр баривчилж Бээжинд илгээж сүр бадруулахаач жижиг сүйт мартсангүй. Аргаа барсан Богд хаан улсын дээд болон доод хурлаар санал болгоод буй гэрээ бичгийг хэлэлцүүлэх лүндэн буулгасан боловч доод хурал яагаад ч зөвшөөрсөнгүй. 11-р сарын 8-нд дээд доод хурал хамтарсан хурлаан хийж асуудлыг дахин хэлэлцжээ. Энэ хурал дээр гадаад явдлын яамны сайд Цэрэн дорж автономит Монгол улсын гадаад байдлын талаар тайлбарлан үг хэлж 64 зүйлт бичгийг танилцуулв. Бодит байдал монголчуудын хүсэл эрмэлзэл алд дэлэм зөрсөн энэ үед үүссэн нөхцөл байдлыг ойлгуулах ёстой Цэрэн дорж номон тулгуурт байлаа.
Хинч автономт эрхээ устгуулъя гэж дуугарахгүй байсан үед 64 зүйлт гэрээг хүлээн зөвшөөрөхгүй бол түүнд заасан багхан чулуу эрхээ бүрмөсөн алдчих аюултайг ойлгуулах хэцүүхэн үүрэг хүлээсэн хашир ноён хүнд байдалд байсан нь мэдээж хэрэг билээ. Танхим дүнсгэр байлаа. Энэ чимээгүй байдлыг хүрээний цагдаагийн дарга бэс цэмбэл эвдэж асуулт тавив. Саяхан бид бараг буриадуудын тавьсан Нарамай Монгол улсыг байгуулах саналыг эсэргүүцэхдээ Орос Монгол хятадын Хяактын гэрээг зөрчиж болохгүй гэж шийдсэн биш билүү? Гэхдээ одоо яагаад Хяактын гэрээг зөрчин дундад улсад дагаар орох вүлээ гэж асуухад Баатар Бадрахгүн толгой дохин сайшааж Орос консул Орловд энэ асуудлыг танилцуулсан юм уу? Гурван улсын хэлцээрийг Оростой ярилцалгүй хоёр улсын зүгээс хүчингүй болох асуудлыг хэрхэн үцэж буй бол хэмээн лавлахад Цэрэнторж санаа алдангаа. Хяактын хэлцээрийг байгуулсан Орос улс чинь алга болчиход байна шүү дээ. Хинтэйгээ ярьж хинд асуудал тавих вүлээ гэж өгүүлэхэд ноёд төшмөд бүгд мухартан дуугүй болжээ. Энэ хурлаар олигтой шийдвэр гаргаагүй тухай дуулсан Сюшүжан дэлбэртлэн уурлаж ерөнхий сайд Шанзав Бадамдоржид 11-р сарын 15 гэхэд автономийг устгах хүсэлтэд гаргахгүй бол түүний богд хаантай хамт баривчилж Бээжинд аваачиж хэлэлцээ хийнэ гэж дүрмдлээ. Үхтлэн ээж өвдгөн чичирсэн Бадамдорж богд хаанд бараалхаж хэрхийг болгоно уу гэж гуйхад нэгэнт гамин зэргийн эсрэг зэвсгийн хүчээр тэмцэх бололцоогүй учраа сайд лам ноёдыг дахин цуглуулж гэрээ бичгийг хэлэлцгээс өөр замгүй хэмээн айлтжээ. 1919 оны 11-р сарын 15-нд дотоод явдлын яамнаа дахин хуралдан цугласан дээд доод хурлын гишүүд хурцхан маргалдав. Доод хурлын гишүүд эсэргүүцээр байсан боловч автономт Монгол улсын 5 яамны сайд 11 дэд сайд Монголын автономийг устгах хүсэлтэнд гарын үсэг зурлаа. Уг хүсэлтийг богд хаанд уламжлан мутрын үсгийг хүссэн ч богд хаан мутралхаас татгалзжээ. 11-р сарын 17-нд автономийг устгах хүсэлтийг генерал Сюшүжанд гардуулав. Сюшүжан Японы зэргийн сургууль төгссөн генерал Сюшүжан шинээр байгуулагдсан Бяяны армийн томоохон офицерын нэг байлаа. Тэрээр Анихуй мужийнхны төлөөлөл болж генерал Дуанчирог 1918 оны сонгуульд ялж ерөнхий сайд болоход нь голлох үүрэг гүйцэтгэсэн. 1919 онд хүрээ эзэж Монголын автономийг устгасан. 1920 онд Анихуй Жили бүлгийнхний дунд дэгдсэн дайнд оролцож Жили бүлгийнхэнд ялагдсны дараа Итали руу дөрвөн зайлсан. 1924 онд Дуанчиров дахин засгийн эрхэнд гарахад буцаж ирсэн боловч 1925 онд Гоминданы генерал Фэн Юйсяны гарт амир өгдөжээ. Тухайн цагийн дундад иргэн улсын ерөнхийлөгч Сюшичанаас ялгаж байхын тулд Сюшүжаныг жижиг Сю гэж хожилдог байжээ. 11-р сарын 22-нд Бээжинд дундад иргэн улсын ерөнхийлөгч Сюшичаны зарлиг гарч гадаад Монголтой холбоотой Хяактын гэрээг хүчингүй болгон Монголын лам ноёдын хүсэлтээр автономт эрхийг цуцлан дундад иргэн улсын муж болсныг зарлав. Оросын элчин сайд Кудашев энэ талаар эсэргүүцэл илэрхийлж Хятадын гадаад явдлын яамд хандсан хятадууд монголчуудын өөрсдийнх нь хүсэлтээр хийгдсэн алхам гэсэн тайлбар өгчээ. Парижийн ихэнх хэлцээрт Колчакын засгийн газрыг төлөөлөн оролцож байсан Сазанов Америк нэгдсэн улс, Англи, Францын төлөөлөгчдөд хандаж Монголын асуудлаар Хятадын талд эсэргүүцэл илэрхийлэхийг хүссэн боловч улаан аримд бут зохигдсон сүрч буй Колчакын засгийн газрын үгийг тэд тооссонгүй. 1919 онд зөвлөлт Оросын засгийн газар хаант Оросын эрхтгч бус гэрээнүүдээс татгалцсан тухай дундад иргэн улсад мэдэгдсэн байсан тул Хяактын гэрээнээс татгалцсан гэж үзэх үндэстэй болжээ. Иймгүй Монгол орныг өмөрөх хамаарах гадаад улс гүрэн үгүй болж дундад иргэн улсын нэгэн муж болон зарлагдж 1920 оныг өгтлээ. Монголын автономит төтөрийг устгасан монголчуудын уур хилэн бадрааж дахин нэгдэж харийн дарлаас гарч тусгаар тогтнолоо мандуулах элдв аргыг сүгжлэхэд хүргэсэн.